Мөн тэрээр хоёр хүүхэд гарч чадах хэсгийг олж мэдэх санаа зовж байгаа илэрхийлнэ. Ойролцоо зогсож буйсан байна. Нэм нэртэй рейдер сэтвчилсэн дүнжинд хангалттай ирдорч чадаагүй. Тэднийг өдөхгүй тушааж дэвших цаад болно. Гэдгийг ойлгоход хараад орсгоно. Жэхэн болон Хонор гоблинуудтай харьцсны дараа гарч ирсэн мөнөөх рейдер болох түүний найз Конг хүн цэцэрлэгт хүрээшин сэтвчилсэн дүнжин гарна гэдгийг тэд мэдэх аргагүй байсан гэж дортно. Энгийн нэрвдийн зүйлсийн тэднийг өнжих хүнлэгээ буурус гоблины хэрэгээр тушааж дэвсэн хэдий ч Конг хүн бас буурч магадгүй бөгөөд Сүмбэнэм өөрийнх нь тушааж дэвшиж төвчөнгөө болно гэдгийг хүлээн зөвшөөрнө. Кэнг хүн эерэг үг хийсэнд нь талархаж Сүмбэнэмийн бүхэнд тэд буруу тогтоохолно гэдгээ дахин сануулна. Тэрээр Кэнг хүнгээс дүнжин дотор байгаа хоёр хүн хэн болохыг шалгахыг хүсгэд Кэнг хүн тэр нь Жэхэн болохыг олж мэдээд гайхшин. Тэр Мис Академид ирсэн орсон гэж сонссон саналаа дурсаад Лотос түүнийг хэдийн эсвэлцсэн болов гэж гайхах болно. Сүмбэнэм түүний царайг анзаараад санаан зовж гурван оронд хоёр хүн байгаа мó гэж асуув. Гэвч энэ сэдвчилсэн дүнжин ямар болох талаар тэр итгэлтэй байгаагаа Кэнг хүн амарч хэлнэ. Цэвэрлэгдэх ёстой. Сүнстэй байшин төвжигдснээ мэдээд Сэваж хөх шахжээ. Тэр чичирч эхлээд Жэхэнд хэрв энд төвжигдээд хизээч гарч чадахгүй бол яах вэ гэж асуув. Гэвч тэр тайвширгаж хэлээд энэ бол дүнжин учраас ямар нэг гарц байж таараагүй. Бүсгүй аргагүй эрхэнд зөвхөрсөндөө түнтэй санал нэгдэхээс өөр аргагүй төржээ. Ингээд тэр зүгт хар хайхаар эрхэн тойрноо арай илүү сайн нэг чигсгаар шийдэв. Залуу маань ганцаараа үлдэхдээ энэ харшин эзэн тэдэн таатай хандахгүй байгаа юм шиг санагджээ. Хоёрдугаар түүний одоогийн өндөр үзүүлэлтээр ийм яжгүй хаалхыг онгойлгохгүй байх ямар ч боломжгүй юм. Түүнээс гадна Сэ түүнийг цаг хугацаа буцахаас өмнө эндээс ганцаараа зогтож байжээ. Тиймээс энэ дүнжинийг амжилттай давхад шаардлагатай тэсвэр хатуулгын үзүүлэлт байгаа магадaltaй. Түүний бодлоор өөр ямар нэгэн нөлөөлөх хүчин зүйл байх ёстой бололтой. Түүнийг бодож явах зурсээ ямар нэг зүйлийг чарахыг хүсв. Залуу түүнээс ямар нэгэн болоо юу гэж асуув. Тэрбэр камерт ямар нэг асуудал гарсан гэдгийг тайлбарлав. Түүнийг хэтрүүлж байна гэж залуу боджээ. Гэвч ойртон очиход тэдний хооллох ёстой байсан ширээн дээр тэднийг дагуулж ирсэн Альфредийн цогцос хэвтэж байв. Ингээд тэднийг дагуулж ирсэн Альфред бол хурамч байсныг тэр ойлгов. Систем тэдэнд харшин анхны нууц болох Альфредийн нууцын 70% төрснийг даруй мэдэгдэв. Камер тэдний харж чадахгүй зүйлсийг харуулж байгааг ойлгоод тэд энэ камер бол нууцыг тайлах төлхөр гэдгийг ухаарчээ. Хэрв тэдний уулзсан Альфред хурамч гэж үзвэл энэ дэвшигч одоо эсвэл өнгөрсөн үгийг харуулж байна гэж залуу бодов. Энэ бол харшин нууцыг тайлах ёстой дүнжин учраас тэдэнд ирээдүйг харуулахгүй тавтай. Тиймээс энэ бол өнгөрсөн үе байж таарна гэж Сэд өгнжээ. Камер харшин нууцыг өнгөрсөн үеэр дамжуулан харуулж байна гэж тэр итгэв. Хэрв тийм бол энэ бүх хоол идүүлэх зориулттай биш гэдгийг тэр ухаарчээ. Жүн баг зэргийн манай мэдрэгцээр байсан хачирхалтай байсныг анзаарч энэ бүхэн хуурмаг зүйл болохыг ойлгов. Хуурмаг бол дүнжиний занганд хаяа гарч ирдэг нэг төрлийн магистр юм. Тиймээс залуу ширээн дээр хороогаа тавиад үнэмлэхүй тооцооллын үр чадвараа төвчүүлв. Ямар нэгэн шалтгаанаар энэ үр чадварыг энэ ташигт хоёр зөвшөөрөөгүй. Тул үнэмлэхүй тооцооллыг идэвхжүүлж чадсангүй гэж систем мэдээлв. Энэ нь бүтггүй гэдгийг ойлгоод тэр Сэрэв харж ширээн дороос юу хайж байгаа гэсэн. Камераар харахад өрөөнд доторх царын ганц ялгаатай зүйл нь хоолны оронд ширээн дээр байсан Альфредээс тул хаалх онгойлгох төхөөрөмж тэнд байж магадгүй гэж бодогдож байна гэж тэр хэлжээ. Зөвхөн төлхөр энд л байх ёстой гэж тэр итгэж байв. Энэ нь Жэхэнд нууцыг тайлах санаа төрүүлв. Залуу дараа манай мэдрэх ур чадвараа асааж ширээнд анхаарлаа хандуулахад пудинг дүүргэсэн тавнуудын нэгээс манай ялгарч байгааг анзаарав. Төвжих магистр нь бүсэд объект эсвэл тооцоолжтой үндсэндээ холбоотой байдаг тул энэ нь түүний тамгийг батжээ. Тиймээс магистрыг устгахын тулд объектыг устгах эсвэл тооцооллыг арилгах хэрэгтэй. Төлхөр тэр пудинг дотор байгаа гэдгийг тэгсээд мэдэгдэв. Гэвч бодит Альфредийн цогцсны цас дүртөхөөс олжсэ. Ягаад ч түнлүү ойртохоос айж байв. Жэхэн түүнийг айж гэнэ үү гэж шалхад тэр үгүй гэж ашигчаад төлхөр болохоор гараа пудинг зүдүрв. Хэсэг хаосны эцэс тэр төлхөр олж систем тэдэнд харшин хоёр дахь нууц болох шидэд хормогийн тамгийг цэцэж амжилттай дуусны мэдэгдэв. Тиймээс тэд дүнжааны цэвэрлсэний дараа нэмэлт чанар авах болно. Энэ хооронд хурамж Альфред өөр өрөөндөх сувдаар дамжуулан хоёр зочныг харж зочдод хоол таалагдаагүй вэ гэж санаа зовжээ. Тэрээр зочдоо огтлох тал дээр дутуу дөлимөг байж болохгүй гэж хэлээд зарц Альфред. Би гүнгийн авахыг хизээч урам хоолохгүй гэдгийг амжив. Эцэст нь тэр галзуу хүн шиг инээж яваад энэ тал дээр ямар нэг зүйл хийхээр хараад явжээ. Тахим дотор Жэхэн болон Сэ хоёр гэр сайтаа өрөө рүү явав. Гэвч Сэ камераар харвал маш их гүнийг бараан цус хүүхдийн тоглоомод харагдав. Тэд өдөлгүй камераар дамжуулан хаалга олсон зочны онцлогын өрөө гэж Жэхэн тамжжээ. Ямар нэг хачирхалтай зүйл байгаа эсхийг шалхаараар хаяж Жэхэн санаж болоход өрөөнд дэв цуснаас олж Сэ цочоогоо шохорсон ч Жэхэн тэд эндээс гар харгаалгүй бол харшид үрдүүлэх болно гэдгийг санаалав. Эцэст нь тэр харшид үрдүүлэхийг хүсэхгүй байгаа тул зөвшөөрчээ. Ингээд залуу түнд амаа хамхаад эргэн тойрноо ажирч ямар нэг зүйл харагдвал өөрийг нь дуудаарай гэж хэлв. Өрөөнд орсны дараа Жэхэн сэжим хайхаар эргэн тойрноо харав. Өдөлгүй тэр хойшоо харгаж гэлэлцсэн цагаан хувцастай биеийн цас болсон өхөн харагдав. Ойртон харахад түүний нүүрний зарим хэсэг нь сарж ам нутсаар шитгэвдэн оёвцсон байжээ. Тэр өдөлгүй хороогаараа түүнийг зааж Жэхэний арт хурамж Альфред гарч ирсэн ч тэр анзаарсангүй. Өдөлгүй Жэхэн сэрж дээрэс нь харч буй
хачин дүр төрхийг олж харав. Тэр амьс хадан сандарсан ч одлогүй энэ бол Сэ гэдгийг ойлгов. Тэр зүгээр эсхийг нь асуухад залуу толгой өвдөж байна гэж хэлээд чанга дуугархаа болохыг хүсжээ. Тэр үүнийг өөрчлөн харсан байсан тул тэд өөрийг нь хэрхэн буулгаж авсныг гайхаж энэ дүнжин ийм байдлаар ихэддэг шиг систем болов гэж боджээ. Танин мэдхүү хурдсуур ашиглан тэд ямар нөхцөл байдалд байгааг олж мэдхийг орцсон гэдгээс түнд мэдээж бүх хөвт чигшлийг харгалзан үзвэл тэд газар дарах шоронд байгаа бөгөөд газар сайгүй эрүүдийн шүсэн ус мөр байна гэж тэр таамагшав. Хэсэг хугацааны дараа Джейхин төмөр хаалгаар очиж хааныг газар төсвөр бас байж таараа гэж хэлв. Бусад хүмүүс тэдний сонсохоос сэргийг чимээгүй байдал гэдэг идэвхтэй ур чадвараа ашиглахаар тэр шийджээ. Тэгээд тэр хаалгараа манай зохицоор зөхөв. Сэгийн гайхширлыг төрүүлж хаалга гартны цаасаар хийсэн юм шиг бутран хагарч тэр байтугай тэднийг хорсон ханыг хүртэл хагалав. Сэ уулга алхахад жүн асрууд эсвэл өөрхийн нэг нь тэднийг олж муу юм болгох тул аль болох чимээгүй хай саналав. Тэр ханыг чимээгүй хүн эвдчихлээ гэж шалхад жүн амаа хамхиад эндээс гарахаар замын тухай бодохыг хүсжээ. Түүнийг ярьж байх зөөр нохоо хоцох чимээ сонсогдож Бяг гүзүү тэрт нүсрэн ороход Джейхин цочирчжээ. Энд бицхан гүзүү юу хийж байгаа юм бол гэж гайхаад түүний амьд татвар хөрийг анзаарав. Сандарсан Сэ түнд гүзхийг яг одоо газар тавь гэж хэлсэн ч гадаад төрх болсон манагийн хувьд энгийн гүзүү юм чинь яах вэ гэж жүн асуугаад амьд татвар хөрийг бодож энэ бас энд түжигдсэн байж магадгүй гэж таамаглав. Дүнжин тэдэнд төлхөрийг тийм амархан өгөх хүчиргүй. Энэ гүлэг занг байж магадгүй гэж Сэ эсэргүүцсэн боловч гүлэг түн тархирч эхлэв. Архирах гүлэг түүнийг дуугаа болгож систем залууд Сандрын өдрийн тэмдэглэл нэртэй шин даасгар хүлээн авсныг мэдэгдэв. Сандрын өдрийн тэмдэглэл даасгар нь тэднийг харшийн дөрвөн давхар дахгүнгийн авах Сандрын өрөөнд очиж өдрийн тэмдэглэлийг уншихыг шаарддаг. Уг даасгарын хүндэрлэл нь бээ зэрэгж бөгөөд шагнамжийн ховц сэтгчилсэн дүнжиний ур чадварын төвчийг тайлах явж юм. Алдааны нөхцөл нь цаг дуусахаас өмнө эсвэл 2 цагийн хугацаанаас өмнө амжиж хийж чадахгүй байх явж юм. Ур чадварын төвчийг тайлах нь сайн шагнамж бөгөөд Сандрын өрөө энэ харшийн нууцуудтай ямар нэг байдлаар холбоотой байх ёстой гэж Джейхин үзжээ. 3 дугаар давхар хүртлээр тэд нууцаар явсаар хүрчээ. Джейхин эцэст нь завцсаад хаашаа явахаа мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөхөд нохоо түүний гар дээрээс өсрөн бөө. Тэдэнд камер байхгүй болсон тул Сэм харамсан ч Джейхинийг газар хүлцсэн мэт зогсохыг анзаараад дугаа хураажээ. Тэр өөрийг нь түшээж яваатах юу басныг асуухаар түнзүү хашгирав. Гэвч тэр хариу өгөхгүй байхад нь буцаж хараад Джейхиний өмнө нь харж байсан. Цагаан хувцастай цас бицхан өхнийг ойж харав. Ойртон харвал түүний нүд нь хөвцсөн юм шиг харагдаж, өрөөл нь хоорондоо овцсон байлаа. Джейхин өхөнтэй ярихаар оролцсон ч Сэ цамцнаас нь татаж аваад бидэнд ярьцах цаг байхгүй тул явцгаая гэж санал болгов. Сүнс. Гэвч Джейхин түүний гараа түлхэн зайлуулад сүнс өхнөөс яагаад энд үлдсэнийг нь асуув. Тэгээд тэр өхнөөс энэ харштай холбоотой ямар нэгэн харамсч авдаг зүйл би эсхийг асуув. Өхөн толгоос хэсгэхэд тэр түүнээс тэдэнд туслахаар ирсэн эсхийг асууж өхөн тийм гэж толгойд өхөн. Эцэст нь манай залуу түүнээс дөрөвдүгээр давхрын өрөө хаана байдгийг асуухад өхөн ар тал руугаа заан. Джейхин түүнд талархаад боломж гарвал нөгөө ертөнцид явах нь таслана гэж амлана. Тэгээд тэр бүгдийг эргэж хараад хүрээж явахыг хүсгэд нохоо удалгүй эргээд ирнэ. Джейхин Сэ рүү явах цаг басныг төхөө өгөхөд тэр бүх зүйл бага зэрэг санаа зовсон харагдана. Энэ хооронд паркад Сүмбэний менежер Сүнжи сууж явах бөгөөд Лотос гэж энэ сэтгчилсэн дүнжиний бүх зүйлд хариуцлага хүлээн гэж хэлснээр баталгаажуулахыг түнээс гисэн. Сүнжи үүнийг үнэн гэдгээ батлаад үндэсний рейдерийн холбоо болон энгийн иргэдийн зэсгийг Лотос гэлд рүү чиглэж болно гэж хэлнэ. Гэхдээ хариуд нь гэлтийн тэргөө Яа Минжи хүний талаарх ямар ч мэдээлэл гарахгүй байхыг хүссэн байна. Сүмбэний хэсэг эргэлдэж байгаад Лотос гэлд зөвхөн Мэлис Академийн нэг сурагчийн төлөө яагаад ийм их зүйл хийж байгааг ойлгоход хэцүү байгааг хүлээн зөвшөөрнө. Сүнжи шалтгааныг нь хийж чадахгүй гэдгээ хэлэхэд Сүмбэний зөвшөөрснөөр ямар ч шалтгаан хүлээхгүй. Тул саналаас татгалзгүй гэж илэрхийлнэ. Гэсэн хэдий ч Сүмбэний түүнээс дүнжиний рейдийг амжилтгүй дуусгах юу болохыг сан. Гэвч Сүнжи хэрэг тэр иймэрхүү зүйлд бүтлгүй төхөн байсан бол Лотос гэлд энэ бүхнийг хийхгүй байсан гэдгийг батж хэлнэ. Дүнжин дотор Джейхин сүрчийн амьд зэвсэгт хоёрыг ганц цагтаар устгана. Хажууд зогсож байсан Сэ амьд зэвсэгт хоёруудыг эс зэрэгчийн мангасууд гэж бодож байсан тул цэцэртэн. Джейхин энэ бол хамгийн дуудсан бөгөөд эвлэр мангасууд юу ч биш гэдгийг тайлбарлана. Тэд дараагийн хасхыг нээхэд систем Джейхинд Сандрын өрөө рүү орох гэж байгааг мэдгэнэ. Өрөөнд ороод тэд маш аимшигтай байгааг анзаарна. Тиймээс Сэ ширээг хамгийн түрүүнд шалгахаар очино. Түүнийг өрөш хот Джейхин зогсоогоод ширээн дээр ямар нэгэн байх нь ойлгомжтой штэ гэдгийг сануулна. Тэрээр ямар ч сэжүр олно гэж санаанд оромгүй газруудыг шалгахыг санал болгоно. Ингээд хэсэг хаосны дараа Джейхин түүнийг ойж олно. Систем түүнд хаш эзэмшигч гүнгийн хатан Сандрын өдөр бүр бичдэг байсан өдрийн тэмдэглэлийг осныг тайлбарлана. Түүний олсон анхны тэмдэглэл бол 1474 оны 5 дугаар сарын тасааны өдрийнх юм. Сандр өдрийн од шиг царай нь улам цайвар болж эмчийн бүх ордлогоо үр дүнд хүрэхгүй байгааг дурджээ.
Тэрээр гадаад ертөнцийг харж чаддгүй ихэд дуусах болов гэж гайхана. Мөн оны 5 дугаар сарын аравны өөр нэг тэмдэглэж тэрээр хотоос өссөн хүүхдийг нь авч өгөхөр амсан сайн сайхан эцэг гэхэд ядан хүлээж байгаа тухайга бичжээ. 5 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэж тэрээр эцэг гэх нь холгойчдын халдлагад өртөж амиа алдсан тухай зэвтэл хүлээн хаснаа бичсэн байна. Тэр хуудас нулимсандаа нэгдсэн бөгөөд хэрв тэр хүүхдийг гоогүй байсан бол тэр дамжтай хойсон болов гэж бодно. 5 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлд оршоо суйн ажил дуусаж Фусандрын цаснаас ганцаараа үлдсэн тул тэрээр хаашны эзэн болсноо бичжээ. Тэрээр одоо болон үрд ганцаараа үлдсэн тул огтхонд жаргалтай биш байгаагаа тайлбарсан. 7 дугаар сарын 4-ний өрнийг тэмдэглэж Фусандрт цэцэрлэгээс нь цэцэг тасарсан нэг өхнийг барьж авсан тухайга бичжээ. Тэр охин баруун түүнтэй цэцүү бөгөөд ямар нэг байдлаар түүний хүүхдтэй төстэй байсан тул тэр охинд татагдсан байна. Тэрээр охиныг өөртөө хамт харшид амьдрахыг хаш хийснээ бичжээ. 7 дугаар сарын 20-нд Фусандр охиныг өөрийгөө нэргүү гэж хэлсний улмаас сэлжээ гэж нэрснээ дурджээ. Тэд харшид өдөр бүр байсан ба найзтай болсондоо ямар их баяртай байгаагаа илэрхийлээд энэ байдал өдөр бүр үргэлжлээсэй гэж хүснэ. 9 дугаар сарын 8-ны өдрийн өөрнийг тэмдэглэж Фусандр Ашфред ямар ч үг хэлсгүйгээр гэрээс ясны дурджээ. Сэлжи түүнийг Яро Санд руу дараагийн хот руу явсан гэж хэлсэн ч яагаад явсныг нь мэдгүй болохоор санаан зогнож байгаагаа тэрээр бичжээ. 9 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд Альфред буцаж ирсэн ч ямар нэг байдлаар өөр болсон гэж санагдаж байгааг тэрээр бичжээ. Үүнээс гадна Сэлжи түүнээс ямар нэг зүйл нууж байгаа шиг санагдаж, ямар нэг ноцтой зүйл болсон болжтой. 11 дугаар сарын 9-ний өдрийн тэмдэглэлд Улаандар хаш дотор чанга дугаар хашгирах чимээ байнг сонсогдож байгааг бичжээ. Гал тогооны эмэгтэй Селена болон түүний шивгчэн мишиж нар тасралтгүй хашгирч, хоолойн салж унах шавж байгаа болжтой. Тэрээр зүүлж гэнэ үү гэж гайхсан ч энэ нь дэндүү бодит санагдаж айдас тавтжээ. Тэр хуудас бүхэлдээ цус болжээ. Тэмдэглэлийн өөр нэг хэсэгт Фландер Сэлжи болон Ашфред унцлахын өрөөнийх нь хас хоёр тогсож байгаа бөгөөд тэд өөрийг нь асахыг хүсэж байгаа гэдэгтээ төвштэй байгаа ч юу хийхээ мэдэхгүй байгаагаа бичжээ. Энэ бүхнийг уншиж дуусгаад систем J-хүнд ур чадвар ашиглах хязгаарч туслагдсныг мэдэгдэнэ. Манай залуу Фландер ашигласан бөгөөд энэ нь лаварс хашиг булан асан мангасын хийсэн зүйлс гэдгийг ойлгоно. Тэрээр тэр мангас бол тапес хангар байсан гэдгийг ухаарна. Тэгээд тэр эргэж сэрөө харахад түүнийг дагаж явсан зүйл бол яг үнэн хэрэгтэй тапес хангар мангас байсныг мэднэ. Мангасын ард бас хэд хэдэн хуурмж Альфред болох мангасууд зогсож байна. Систем манай залууд Альфредийн жинхэнэ дүр төрхийн ихний нууцыг осноо мэдэгдэнэ. Мөн тэрээр Фландерийн өдрийн тэмдэглэл гэсэн дээд даалгаврыг биелүүлжээ. Систем түүнд харшны бүх нууцыг олж мэдэхэд амжилт гаргасныг мэдэгдээд одоо харшаас аюулгүй зогтох хэрэгтэй сануулна. Манай залууд эрэгтэй байгаа бяцхан гүлхийг төсөв болсон мангасууд зөө иргэн. Мангас биеэсээ аюултай сундаг эрэгтнүүд гаргаж ирээд анхны дайралтай хийн. Тиймээс J-хүн гүлхийг твэрч аваад зам дээрээс сэсрэн зайшин. Манай залуу мангас таханд нь түүнийг дүр эсгэж яхахыг нь хараад цалхаж байсан болохоор эцэст нь жинхэнэ төрхөө харуулж агаад баяртай байгаагаа хэлнэ. Мангас хэсэг инээж яваад түүний хүний хувьд юмны учир асахтаа хортой юм гэж хэлэхэд J-хүн үүнд ямар ч хэцүү зүйл байгаагүй. Учир нь тэр зүгээр л ухаалаг гэж хариулна. J-хүн хоормог зүйлийг нэгт харах чадварынхаа ачаар мангасын жинхэнэ төрхийг харж чадсан байна. Эцэст нь манай залуу Тапелхонгер хандан түүнийг тийм ч ухаалаг биш. Харин мангас өөрөө тэнэг байх магадaltaй гэж хэлнэ. Энэ үг Тапелхонгерийн өөрийг хүргэж тэр яаж зөрчлөн өөрийг нь дарамжиж чадж байна гэж хэлсэн. Өөртөө мангас дээрх дэнлүү болон тээврийг эвдэж J-хүнийг өрөөнөөс гарахаас өөр аргагүй гэж даруулна. Мангас араас нь нихиж явахад манай залуу Сэвсхан гинжнээ bijүүж мангас руу шидэхэд бүцэцэд нь том цархаа гарсан ч бүрэн өссөнгөө. Энэ үеэр бяцхан гүзөх хортон хөдөлгөөнөөс болоод дотор нь модж эхэлнэ. Тапелхонгер бол бусад амьд амьтны ур чадвар болон гадаад төрхийг хөлбөрлөх чадвараараа аюултай тооцогдох зэрэглэлийн мангас юм. Гэхдээ зөвхөн тулааны ур чадварыг нь авч үзвэл зэрэглэлийн мангастай илүү төстэй. Мангас хэлбэрээ эргүүлэн олж авсныхаа дараа J-д биеийг нь шингээж авах болно. Гэдгээ хэлээд биеэ өгөхөр шаардах болно. J-хүн үл хөдлөхөд мангас түнлүү дайран орно. Гэвч J-хүн мангас түнээс өртөө хэдхэн инчин зайтай байхад ч хөдөлсөнгөө. Мангас ойртож ирэхэд манай залуу өөр нэг цэвсхан гинжээр түүнийг ороож аваад бусдаар удаан хугацаанд тоглож байгаад одоо өөрөө тоглоом шоглоом болох ямар санагдаж байгаа гэсэн. Цахилгааны халуун мангасыг түлж тэрээр чанга дугаар хашгирна. Мангас шалбааг болж хайлах явцдаа өөрөө бас хүн болохыг хүссэн учраас адархал түүнийг ийм байдалд хүргэснийг дурдна. Эцэст нь халуун газарч шингэж мангас газрын цаар хороо өн жалгуулна. Мангас нүднээс талд ормогц J-хүн хороо хараад Хоцтой харгуун бас нохоодоо хавьяастай гэж хэлж бөгөөд энэ нь дүнжинсээ нохоо болгон хөргсөн гэсэн үг юм. Өдөргүй манай залуу ойролцоо хаалгаар очиход Фландрын сүнс дахин харагдах ба энэ удаад тэр зурхан дээр хшигээ харагдана. Түүний царайнд инээн сэрж тодорч J-хүн рүү гараараа дасхад J-хүн хариу инээн сэрхнэ. Хаалгыг нээх зураа тэр эмэгтэйд баяртай гэж хэлэхэд систем түнд 2 дахь даасгавраа амжилттай дуусгасныг мэдэрнэ. Мөн тэрээр даасгаврын бүх тал төвлөрөөрийг амжилттай даасан тул нэмэлт шанан шавах болно гэдгийг нэмж хэлнэ. J-хүн болон Сео удалгүй бодит ертөнцид шилжин ирж манай залуу шалгаж эхэлнэ. Түүний шагналуудыг гаргаж өгнө. Шагналын нэгэнд командлагчийн хашгирч бигдэх бөгөөд холбоотнуудын урам зоригийг нэмэгдүүлж мана болон стаминаг өсгдөг. Хоёр дахь дайснуудад хормог дөрчлөж үүсгэдэг илүү чинь. Жон багийн гишүүдийг дэмжих ур чадварыг тийм ч олон ашигладаггүй. Учираас командлагчийн хашгирчд ур чадварт
Тийм ч дуртай биш ч тулааны талбарт нөхцөл байдлыг эргүүлэхэд ашиглаж болох тул илээж нь ур чадварт дуртай байдаг. Тэр сөрөг ирэхэд тэр түүнийг гөлөг гэдгийг мэдчихсэн бол яагаад хийжээгүй юм бэ гэж хэлдэг. Тэгээд тэр өөрт нь ямар нэг юм тохиолдчихгүй гэхээс маш их хайж яснаа дурддаг. Жон түүнийг эцэст нь амьд гарч чадсан гэдгийг сануулдаг ч тэр одоо ч гомдтой хിവэр байна гэж эсэргүүцдэг. Манай залуу түүнийг дараагийн очих газар руу явах ёстой болохоор гомдож чахаар босхыг хийгээд тэр завсарлагаа өн гэж найдажсэн тэр эмэгтэй цэцэрнэ. Гайхширсан тэрээр түүнийг газар доор хөрөөнд байснаас хойш юу ч хийгээгүй атлаа ядарсан эсхийг нь асаадаг. Тэгээд тэр сэтгэл санааны ядаргаанд орсноо тайлбарчдаг. Гэсэн хэдий ч жээ хүн үнийг ойлгож байгаа ч хөдөлбөр зүгээр болчихно гэдэгт итгэвчтэй байна. Дэд захиргааны ур чадварыг ашиглан тэр түүнийг асахыг тушаахад түүний хүлгийн төөрө хөдөж ихдэг. Тэр дараагийн даалгавар руу асгаж хэрэгтэй бухимдалтай чангаар хашгирч жээ хүнийг хизээч уушлахгүй гэдгийг хэлдэг. Хэсэг асгасны эцэс цөгийн аманд авчдаж жээ хүнээс энэ газар парад юм уу гэж асуудаг. Манай залуу им өнгө мөн болохыг нь баталгаажуулдаг ч юу ирж байгааг мэдэхгүй. Учир анхааралтай байх хэрэгтэй гэж сануулдаг. Гинт чанга яригчаар дуугарч бүгдийг нэрсэндээ дурж байна. Тэд урд зөв рүүгээ харуулж тайзыг тойрон цугларсан. Олон хүнийг харах бөгөөд хөтлөгч өөрийгөө Брюан гэж танилцуулдаг. Брюан тэднийг бүгдийг нь өөрийнхөө парадад урьж Жэхэн болон Сүү дээр очиж өгтөн авдаг. Тэрээр хоёр даалгавраа амжилттай дуусгасанд нь тэдэнд баяр хүргэдэг. Ингээд Жэхэн хамгийн сүүлийн даалгавар ямар байх талаар асууж шууд гол руугаа ордог. Брюан хамгийн сүүлийн даалгавар бол шооч буюу барин дорох тоглоом гэдгийг тайлбарлаад хосгүй харагдах хаалхаруу зааж өгдөг. Тэд хоёулаа үнээс гарч ирэх мөнгөсүүдээс цогтож эцсийн хүрэх газар руугаа гүйх хэрэгтэй бололтой. Жэхэн үгээр дуусна гэдэгт итгэхгүй байна гэж хариулдаг. Тиймээс Брюан түүнийг хэрсүү болохыг нь мартдаг. Эцэст нь Брюан үг тоглоомын сорилт оролцогчдын тоо болон хэр хүчтэй байгаагаас шалпаасан мөнгөсүүдийг гарч ирэхэд хүргэдэг гэдгийг тайлбарчдаг. Хэрэв түүний ур чадварыг тооцох юм бол өмнөхөөсөө илүү хүчтэй мангасууд гарч ирэх бөгөөд шиг хамгаалахын хажуугаар тод хэцүү байх болно гэдгийг зөв ойлгодог. Брюан тэдний ур чадварт үнэлгээ хийхэд тэд эс зэрэгтэй гарсан баяр хүргэдэг. Брюан урт өмнө юм өндөр зэрэгтэй хүмүүстэй таарч байгаагүй учраас гайхан биширч сэтгэлдээ төрөөснөө дурддагч Жэхэн үнд ямар ч утга алга байна гэж эсэргүүцдэг. Гэсэн хэдий ч Брюан зөвхөн тэдэнд амжилт хүсээд албарч хувирдаг. Норнерийн систем зүүн сүүжийн наадам нэртэй даалгавар хүлээн авснаа мэдээлж хасан мангас стресс цогтож эцсийн хүрэх газар руу хүрэх эсвэл мангасыг ялах хэвээр саналдаг. Сүүжийн наадам сэтвчилсэн даалгавар нь эс нэмэх зэрэгчлийн хүндэрчтэй бөгөөд шагнажийн санааны тайлбаргийн аянгийн бүтээгдэхүүн шалгуурч дагагдах зэрэг багтах боловч яс хастаа 3 дайсан байгаа гэдгийг тэдэнд хэлдэг. Мөн сэрийг алж боцсгүй аюулаа сангичир хонооцтой хор байгаа бөгөөд шагнажин тодорхойгүй байгаа ч үнэмшингүй үзүүлж гिचж байж болох юм. Жэхэн тэд гурвуулаад байгаа цачирдаж ямар нэг зүйл буруу иргэснийг ойлгодог. Тэдний харж байх зүйл Брунизаас хаалганаас өөр нэрийн галан мангас гарч ирдэг. Сэрүүр бол анхны авар эмэж төрхөөс ч өмнө бүх дэлхийг гарч тавтуулах зорилготой байсан нэг юм. Түүний гартах галан сэсэмэн дэлхийг хитгэн цагийн дотор үнсэн нуран болох хэмжээний халуун байдаг гэдэг. Сэрээр хайд байгаа бүх зүйлийг гарч тавтуулж бүх газар төхөр бороо шиг асгаруулж эхлэхэд Жэхэн хортонгоо чивсэн сүг өөртөө хамт чирч чаддаг. Одоо үйж байгаа сэдгэр мангасаас яаж цухтаах юм бэ гэж асуудаг. Гэвч манай залуу түнд энэ талаар бодож байгаа хашид өхмээргүй байвал дууга байж гүөхийг зөвдөг. Тэдний байгаа газар руу галт байн гас гарч байшин барьцгаая бүрхэж өвчдөг. Энэ зур муурны дүртэй өөр нэгэн амтан хийс рүү хандан энэ бол түүний буруу гэж бодож байгаа хаалдаг. Тэрээр тэдэнд туслах хэвээр юу гэж гайхах боловч хийж түүнийг тэдэнд туслах бодолгүй. Гэдлээ мэдсээр байж өөрөөч бос байна гэж хашгинан буруутгадаг. Хийж эцэст нь Жэхэн үнийг хэрхэн даван тоолж амьд үлдхийг хармаар байна гэж хэлээд тэднийг зөвшөөрөхийг хүсдэг. Парадын талбай дээр сэр газарт гал асгаруулсай байх бөгөөд Жэхэн зогтох гэж хичээсээр байдаг. Мангастай шууд тултах нь хитрхи аюултайг ойлгосон тэрээр шууд тултахаас яс хийж зорилгоо олох хэрэгтэй болдог. Сайн удалгүй очих газараа олсноо түнд мэдэгддэг. Тиймээс манай залуу тийшээ ярангүйж түнд бас жаахан төвчээрэй гэж хэлдэг. Манай залуу хортыг нэмэгдүүлдэг хийс нэртэй ур чадвараа идэвхжүүлсэн эцсийн зорилт сургаагүй. Түүний төлөвлөгөө бол мангасын анхаарлыг сануулж сийг ашиглан баринд хүрэх юм. Энэ хооронд сэр аль тэнийг нь өөрийгөө дуузныг асуугаад галзуурсан мэт тавгүй гал асгаруулж хоёр тоглогч барагч амь мутахан зайс хийдэг. Жэхэн хараал идгээд сүд анхаарлаа төвлөрүүлж өөрийн сонсгойг хэлдэг. Тэд цааш хоёр тийшээ гүөх болно гэдгээ хэлээд түүнийг тойроо суруу шууд гүөхийг даалгадаг. Сад түүнээс энэ нэмийг сатааруулах гэж байгаа мó гэж асуухад тэрээр оронд нь чамайг өгөөш болгон ашиглахыг хүсэж байна уу гэж асуугаад зүгээршгүй гэж хэлдэг. Түүнийг эцсийн цэг рүү явах зөөр Жэхэн сэртвтэй нүр тулж түүний явааргүй амтан гэж доодан төхөө өгдөг. Мангас доошоо хараад түүн рүү гал цацах боловч манай залуу хортон гихчин хажуу гиш өсрөн зайлдаг. Тэрээр ойролцох цамхгийн орой дээр өсрөн гарч сэрээс ийм удаан байж яаж гүйцэж ирэх юм бэ гэж асуудаг. Мангас уурсандаа амаасаа галж гаргаж эхлээд Жэхүний зогсож буй байшин нэг цагтаар нураах боловч Жэхэн тэхэн зайрч амждаг. Энэ зурсээ очих газартаа бараг хүрч байтал сэртэр гаш илгээд зэр хоостдаг. Юу болж байгааг ойлгохгүй ангаас нь тэрээр зогсохоос өөр аргагүй төрч
Жэ хүн ч мөн адил юуныг хаадаг. Өдөртгөө систем зорилго босдож үгүй басны зарчдаг. Ингэснээр нуус даашгаараас бусад даашгаарыг биелүүлэх нөхцөл боломжгүй байж өөрчлөгдөг. Тэр үед сэртэр жэ хүнийг мөнхөг тэнэг гэж нэрлээд өөртөө өрсөлдөх хэмжээний хүн гэж боддор нь ямар их зариг вэ гэж асуудаг. Манай залуу сэрийг аль пас өөр хорцгог ойлгоход байрандаа зөвтөсдөг. Үүж явж улам өрчинжиж эвсэгтэй мөч ортож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл хэрэгцсэн дэвтгүүрийн банкны дансуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж согсоо маань заавал бүртгүүлж